сайн байцгаана уу хүүхдүүд? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийн хичээлээр амийн нэгдлийн нэршил, ангилал, гаргаан авах аргын талаар судлах болно. За амийн нэгдэл нь аммиакийн молекул дахь устрогчийн атом нүрс устрогчийн артикалаар халагдахад үүссэн органик нэгдэл юм аа. За аммиакийн найрлаган дахь молекул дахь нэг устрогчийн атом нүрс устрогчийн нэг артикалаар халагдахад үүссэн нэгдлийг анхдагч аминг нь аммиакийн молекул дахь хоёр устрогчийн атом нүрс устрогчийн хоёр артикалаар халагдахад үүссэн нэгдлийг хоёр дахь амин гэдэг. За аммиакийн молекул дахь гурван устрогчийн атом нүрс устрогчийн гурван артикалаар халагдахад үүссэн нэгдлийг гурав дахь амин гэж нэрлэдэг. Эдгээр нэгдлүүдэд агуулгадах азот нь нэг чөлөөт хос электрон агуулсан байдгаараа онцлог шинжтэй. За амийн нэгдлийн нэршлийн талаар судлая. За амийн нэгдлийг олон улсын нэршлэр нэрлэхдээ амийн бүлэг ойр талаас эхэлж дугаарлана. За нэгдүгээр жишээн дээр авч үзье. Амийн бүлэг ойр талаас нүрс сурагчийн үндсэн хэлхээг дугаарлавал нүрс сурагчийн үндсэн хэлхээнд 4C байна. За нэгдүгээр нүрс сурагчдаар амийн бүлэг байгаа учраас нэг амийн бутан гэж нэрлэнэ. Аммиакийн молекулын нэг устрогч нүрс устрогчийн артикалаар халагдсан нэгдэл учраас анхдагч амин гэж нэрлэнэ. За хоёр дахь нэгдлийг авч үзье. За нүрс сурагчийн үндсэн хэлхээнд 3C байна. За нэгдүгээр нүрс сурагчдаар амин болон метил бүлэг суусан байна. За иймд нэг метил, нэг амин пропан гэж нэрлэнэ. За энэ амины хувьд аммиакийн молекул дахь хоёр устрогч нь нүрс устрогчийн хоёр артикалаар халагдсан нэгдэл байгаа учраас хоёр дахь амин гэж нэрлэнэ. За гурав дахь жишээг авч үзье. За нүрс сурагчийн үндсэн хэлхээнд 3C байна. Хоёрдугаар нүрс сурагчдаар амин болон метил бүлэг байрласан байна. За иймд 2 амин, 2 метил пропан гэж нэрлэнэ. За хоёрдугаар нэршил бол артикалийн нэршил байдаг. Амийн нэгдлийг гол төлөв артикалийн нэршлэр бас нэрлэдэг онцлогтой. За нэгдүгээр нэгдлийг авч үзье. За нэгдүгээр нэгдлийн хувьд нүрс сурагчийн хэлхээнд 4C байна. За иймд бүтил артикал, бүтил амин гэж нэрлэнэ. За хоёрдугаар нэгдлийг авч үзье. За амийн бүлгийн нэг талд нь метил бүлэг байна. Нөгөө талд нь бол пропил бүлэг байна. За иймд метил, пропил амин гэж нэрлэнэ. За гуравдугаар жишээг авч үзье. Амийн бүлгийн 3 устрогч нүрс устрогчийн 3 артикалаар халагдсан харагдаж байна. За метил, метил, этил. За иймд диметил, этил амин гэж нэрлэнэ. За арил амины хувьд ихэвчлэн артикалийн нэршлэр нэрлэдэг онцлогтой. За нэгдүгээр жишээн дээр авч үзье. Бензолоос үүссэн артикалыг фенил гэж нэрлэдэг. Фенил амин. Буюу уламжлалт нэр нь анилин байна. За хоёр дахь жишээг авч үзье. За амийн бүлэг дээр метил бүлэг суусан байна, мөн фенил бүлэг байна. Тэгвэл N-метил, фенил амин гэж нэрлэж болно. За түүнчлэн N-метил анилин гэж бас нэрлэж болох нэ. За гурав дахь жишээг авч үзье. За гурав дахь жишээн дээр амийн бүлэг дээр метил артикал 2 суусан байна. Фенил артикал байна. Энд NN диметил, фенил амин гэж нэрлэж болно. За мөн NN диметил анилин гэж нэрлэж болох нэ. За дараагийн жишээг авч үзье. За бид нэршлийн тухай дүрмээ ашиглаад энэ дасгалыг ажиллая. За нэгдүгээр нэгдлийг авч үзье. За амийн бүлгээс эхэлж дугаарлавал нүрс сурагчийн хэлхээнд 4 нүрс сурагч байгаа учраас артикалийн нэрээр бол бүтил амин. За мөн нэгдүгээр нүрс сурагчдаар амийн бүлэг байгаа учраас нэг амин бутан гэж нэрлэж болно. За хоёрдугаар жишээг авч үзье. За хоёрдугаар жишээн дээр за нэгдүгээр нүрс сурагчдаар амийн бүлэг байна. За гуравдугаар нүрс сурагчдаар метил бүлэг байна. Иймд нэг амин, 3 метил, пентан гэж нэрлэж болох нь. За мөн артикалийн нэрээр бол изогексил амин гэж нэрлэж болох нэ. За гурав дахь нэгдлийг авч үзье. За гурав дахь нэгдэл дээр фенил артикал байна. Амин бүлэг. Фенил амин буюу уламжлалт нэр нь анилин.
За дараагийн дасгалыг ажиллая. За эдгээр хоёр дахь аминуудыг нэрлэж үзээрэй. За нэрсэн нэршлээ багшийн тайлбартаа тулгаж үзээрэй. За эхний нэгдлийг авч үзье. Амин бүлгээс нэг талд нь метил бүлэг, нөгөө талд нь пропил бүлэг салбарласан байна. Н метил пропан буюу метил пропил амин гэж нэрлэж болох нь. За хоёрдугаар нэгдлийг авч үзье. Амин бүлгээс нэг талдаа метил бүлэг, нөгөө талдаа изопропил ардикал салбарласан байна. За энд метил, изопропил амин гэж нэрлэж болох нь. За 3 дугаар нэгдлийг авч үзье. За фенил ардикал дээр бас нэг нүрс төрөгч байна. Тэгэхээр ийм ардикалыг бол бензил гэж нэрлэдэг. За амин бүлгийн нөгөө талд нь бол этил бүлэг байна. За энд бензил, этил амин гэж нэрлэх нэ. За дараагийн дасгалыг гүйцэтгэе. 3 дахь аминуудыг нэрлэж үзээрэй. За нэрлэлснээ багшийн тайлбартаа тулгаж үзээрэй. За нэгдүгээр амин бүлгээс 3 ижил ардикал салбарласан байна. Иймд триэтил амин гэж нэрлэх нь. За хоёрдугаар нэгдлийг авч үзье. Амин бүлгээс метил. За нөгөө тийшээ бол бутил бүлэг салбарласан байна. Иймд диметил, бутил амин гэж нэрлэх нэ. За 3 дахь жишээг авч үзье. Амин бүлгээс 2 метил салбарласан байна. 2 дахь бутил салбарласан байна. За иймд диметил, 2 дахь бутил амин гэж нэрлэх нэ. За одоо амин нэгдлийн изомер нэршлийн талаар судлая. За C3, H7, N гэсэн амин нэгдлийн изомеруудыг бичсэн байгаа. За энэ нэгдэл маань 4 изомертэй. За энэ амин нэгдлийн изомерийг бичихдээ анхдагч, хоёрдагч, гуравдагч амины бүтцийг дурслах замаар изомерүүдэд бичнэ. За эхний нэгдлийг авч үзье. Амин бүлэгтэй пропил ардикал холбогдсон байна. За иймд пропил амин. За хоёр дахь нэгдэл дээр изопропил ардикал холбогдсон байна амин бүлэгтэй. Иймд изопропил амин гэж нэрлэнэ. За 3 дахь изомерийг авч үзье. Амин бүлгээс нэг талдаа метил бүлэг, нөгөө талдаа этил бүлэг салбарласан байна. За иймд метил, этил амин гэж нэрлэх нэ. 4 дахь изомерийг авч үзье. За азотын 3 устөрөгчийн атом 3 ардикалаар халагдсан байна. 3 метил ардикалаар иймд триметил амин гэж нэрлэх нэ. За амин нэгдлийг хэрхэн гаргаж авдаг юм бол? За амин нэгдлийг гаргаж авах аргуудын талаар ярилцъя. За нэгдүгээр арга нь галген алканыг амик болон амин нэгдлүүдээр үйлчилж анхдагч, хоёрдагч, гуравдагч аминыг гаргаж авдаг. За энэ урвалыг Германы эрдэмтэн Гофман нээсэн байгаа. Урвалын алхам бүр 2 шаттай нуклеофил халах урвал явагддаг. Энэ урвалыг явуулахын тулд галгент алканыг илүүдэл хэмжээний амикаар үйлчилдэг. Яагаад илүүдэл хэмжээний амикаар заавал үйлчилдэг юм болоо? За анхдагч амин гаргаж авахын талаар ярилцъя. За анхдагч амин гаргаж авах урвалын эхний шатанд тухайлбал брометаныг амикаар үйлчлэхэд этил аммони бромид үүсдэг. За дараагийн шатанд үүссэн давс маань илүүдэл амиктай харилцан үйлчилж аммони бромид этил амин үүсдэг. За дасгал 4-ийг гүйцэтгэе. Урвалын схемийг ашиглан галгент алканыг анхдагч аминаар үйлчлэн хоёрдагч амин гаргаж авах урвалын төгсгөлийг бичээрэй. За хоёрдагч амин гаргаж авах урвалын төгсгөлийг тайлбарлая. За урвалын эхний шатанд тухайлбал этан бромыг этил аминтай харилцан үйлчилж диэтил аммони бромидыг үүсгэнэ. Урвалын дараагийн шатанд үүссэн давс маань этил аминтай харилцан үйлчилж этил аммони
аммоний бромид болон диэтил амийн үүсдэг. За дасгал 5-ыг гүйцэтгэе. За галогент алканыг 2 дахь аминаар үйлчлэн 3 дахь амин гаргаж авах урлагийн тэгшгэлийг хичээрээ. За 3 дахь амин гаргаж авах урлагийн тэгшгэлийг ярилцъя. За урлагийн эхний шатанд тухайлбал этан брометаныг диэтил аминаар үйлчлэн. За урлагийн үр дүнд триэтил аммоний бромид үүснэ. За үүссэн энэ давс илүүдл этил аминтай харилцан үйлчилж этил амины бромид буюу гадна 3 дахь триэтил аминыг үүсгэдэг. За 3 дахь аминаас 4 дахь амин гаргаж авах урлагийн тэгшгэлийг хичээрээ. За галогент алкана 3 дахь аминаар үйлчилж 4 дахь аминыг гаргаж авдаг. За энэ урлагийн тэгшгэлийг тайлбарлая. Тухайлбал брометан триэтил аминтай харилцан үйлчилж тетраэтил аммоний бромид гэсэн давс үүсгдэг. Энэ бол нэг шаттай явагддаг. За алкил амин гаргаж авах урлагийн механизмыг тайлбарлая. За эхний урлагийн схем нь анхдагч амин гаргаж авах урлагийн схем байна. Галоген алканы молекул дахь алкил радикал нь электрон донор бүлэг байдаг. Иймд галоген алканы молекул дахь хлорын атом харьцангуй сөрөг туйлтай, хлортой холбогдсон нүрс төрөгчийн радикал эрэг туйлтай болсон байдаг. За аммиакийн молекул дахь азот нь нэг чөлөөт хос электроноороо нүрс төрөгчийн эрэг туйлтай атом руу довтолдог. Тэгэхээр урлагийн энэ эхний шатанд нуклеофил халах урвал явагддаг. За урлагийн дүнд аммиакийн молекул нүрс төрөгчийн эрэг туйлтай атомтой холбогдож алкил аммоний ионыг үүсгэдэг байгаа. За урлагийн дараагийн шатанд илүүдл аммиак дахь азотын атом чөлөөт хос электроноороо алкил аммоний ион дахь аммоний ионоос протоныг татаж урлагийн дүнд бол анхдагч амин үүсч аммоний нэгдэл ялгардаг. За энд 2 дахь амин гаргаж авах урлагийн механизмыг харуулсан байна. Галоген алканы молекул дахь нүрс төрөгчийн эрэг туйлтай атом руу аммиакийн алкил амины молекул дахь азот нэг чөлөөт хос электроноороо нүрс төрөгчийн эрэг туйлтай атом руу довтолдог. За урлагийн эхний шатанд нуклеофил халах урвал явагддаг. За урлагийн дүнд алкил аммоний ион үүсдэг. За үүссэн алкил аммоний ион руу урлагийн 2 дугаар шатанд аммиакийн молекул дахь азотын атом нэг чөлөөт электрон хосоороо довтолж ус төрөгчийн протоныг татаж салган улмаар 2 дахь амийн нэгдэл үүсдэг. За амийн нэгдлийг гаргаж авах 2 дугаар аргын талаар ярилцъя. За нитрилийг литий хөнгөн цагааны тетрагидридийг ашиглаж сулруулсан хүчлийн орчинд ангижруулах урвалаар гаргаж авдаг. За мөн өндөр температур даралтанд никл палладий катализатор ашиглан устөрөгчөөр ангижруулдаг. За урвалыг авч үзье. Сулруулсан хүчлийн орчинд литий хөнгөн цагааны тетрагидридээр ангижруулах арга харагдаж байна. За энэ урвалын дүнд нитрил бүлэгдэх гурвалсан холбоо бүхий бүлэг маань амийн бүлэг болж хувирдаг. Устөрөгчөөр ангижирч. За Б урвалыг авч үзье. За энэ урвал маань үйлдвэрийн арга байгаа. За никл болон палладий катализатор ашиглан устөрөгчөөр ангижруулах урвал харагдаж байна. За тухайн нитрил нэгдэлдэх гурвалсан холбоотой нитрил бүлгийг устөрөгчөөр ангижруулж амийн бүлэг болгож хувиргах ийм арга байгаа. За 3 дугаар аргын талаар авч үзье. За амидыг мөн литий хөнгөн цагааны тетрагидридээр ангижруулж амийн нэгдлийг гаргаж авдаг. За тухайлбал пропон амид дахь карбонил бүлгийг устөрөгчөөр ангижруулж
пропил аминыг гаргаж авна. За мөн амин нэгдлийг нитро нэгдлийг ашиглан амин нэгдэл гаргаж авдаг. За энэ дөрөвдүгээр аргын талаар ярилцъя. Тухайлбал фенил амин буюу анилын гаргаж авах оруулыг ярилцъя. За нэгдүгээр шатанд нитробензол маань фенил аммонионд хувирах юм оруулж байгаа. За нитробензолыг концентрацтай давсны хүчил болон үрлэн цагаан тугалаг ашиглан фенил аммонионд хувиргадаг эхний шатанд. За дараагийн шатанд үүссэн фенил аммонионыг фенил амин болгох ийм шат байгаа. За энэ шатанд фенил аммонионоос ус төрөгчийн ионыг зайлуулахын тулд сүлтийн уусмлыг илүүдлээр нэмж өгдөг. За үүний үр дүнд фенил амин үүсч ус үүсдэг. За энэ аргын нэгдсэн тэгшлэглийг авч үзье. За нитробензолыг урлын эхний шатанд үрлэн цагаан тугалаг болон концентрацтай давсны хүчлээр үйлчилж халаалтын ашиглан бүтээгдэхүүн гаргаж авдаг. За үүссэн бүтээгдэхүүнийг 2 дугаар шатанд натрийн шүлтгийн илүүдэл уусамлаар үйлчилж амин нэгдэл болгон хувиргадаг. За үүссэн фенил амин бол чухал ач холбогдолтой нэгдэл анилинаас азо будаг болон эмийн бодисуудыг үйлдвэрлэдэг. За бид амин нэгдлийг гарган авах нэрлэх талаар судаллаа. Тэгэхээр хичээлээ баттган дасгал ажиллая. Энэ дасгал маань нийтдээ 6 алхамтай даалгавраас бүрдэж байгаа. За нэгдүгээр алхам бута нитрилээс бүтил амин гаргаж авахд шаардлагатай урвалжийг нэрлэнэ. За нитрилээс амин гаргаж авахд шаардлагатай урвалж нь бол хуурай апир доторх литий хөнгөн цагааны тетрагидрид байдаг. Энэ бол тасалгааны температурт явагддаг. За ер нь нитрилийг гаргаж авахдаа галген алканыг цианидээр үйлчилж нүрс төрөгчийн хэлхээ уртсгах замаар нитрилийг гаргаж авдаг. За тухайлбал бором метаныг цианидээр үйлчилж хэлхээг уртсган этан нитрилийг гаргаж авдаг. Тэгвэл энэ урлыг ашиглан бутан нитрилийг гаргаж авахд хэрэглэгдэх бором алканыг нэрлээрэй. За бутан нитрилийг гаргаж авах их утас нь бол бром пропан байх нэ. Литий хөнгөн цагааны тетрагидридээр ангижруулан алкил амин гаргаж авах өөр органик нэгдлийг нэрлээрэй. Амидыг литий хөнгөн цагааны тетрагидридээр ангижруулж гаргаж авч болно. Тухайлбал пропан амидын дахь карбонил бүлгийг ус төрөгчөөр ангижруулж алкил аминыг гаргаж авна. За цагаан тугалаг концентрацтай давсны хүчлийн орчинд 2 нитропенолоос үүсэх арил амины бүтцийн товёог өчиж нэрлээрэй. За 2 нитропенолын нитро бүлэг нь ус төрөгчөөр ангижирч 2 амин фенол болж хувирна. За тэгвэл энэ урлын тэгшлэглийг бичиж үзээрэй. За 2 нитропенолоос 2 амин фенол гаргаж авах урвал нь 2 шаттай явагддаг. За урлын эхний шатанд 2 нитропенолыг үрлэн цагаан тугалаг концентрацтай давсны хүчлээр үйлчилж халаалтаар энэ урвал явна. 2 дугаар шатанд нь үүссэн бүтээгдэхүүнийг илүүдэл натрийн шүлтийн уусамлаар үйлчилж 2 амин фенолыг гаргаж авдаг. За өнөөдрийн хичээлээр бид амин нэгдлийн нэршил гарган авах аргын талаар судлалаа. Тэгэхээр үндсэн хичээлээр дүгнэж ярилцгаая. За нэгдүгээрт нь амин нэгдлүүдийг олон аргуудаар гаргаж авдаг талаар үзлээ. Нитрилийг катализатор ашиглан ус төрөгчөөр ангижруулж гаргаж авч болно. Тухайлбал сулруулсан хүчлийн орчинд литий хөнгөн цагааны тетрагидридээр ангижруулж амин нэгдлийг гаргаж авч болно. Жишээ нь за этан нитрилийг ус төрөгчөөр ангижруулахад нитрил дэх гурвалсан холбоо бүхий бүлэг ус төрөгчөөр ангижирж амин бүлэг болж хувирдаг. За мөн үйлдвэрт этан нитрилийг паллади никель катализатор ашиглан ус төрөгчөөр ангижруулж
амийн нэгдлийг гаргаж аавна. За нэвтрэл бүлэгдэх 3сан холбоо нь ус тургичоор ангижирч амийн бүлэг болж хувирах оруулах нэ. За мөн амидыг литий хөнгөн цагааны тетрагидридээр ангижруулж бас амийн нэгдлийг гаргаж авч болно. Тухайлбал пропан амидыг ус тургичоор ангижруулна. За ингэхэд карбонил бүлэг ус тургичоор ангижирч пропил амийн үснэ. За алкил амийг гаргаж авах 3 дахь арга. Галогент алканыг амиак болон аминаар үйлчилдэг. Тухайлбал галоген алканыг амиакаар үйлчилж анхдагч амин. Галоген алканыг анхдагч аминаар үйлчилж 2 дахь амин. 2 дахь аминыг галоген алкантай оруулж 3 дахь аминыг гаргаж авах мэтэр оруулыг явуулдаг. Тэгэхээр энэ талаар бид нар судалсан байгаа. За нитро нэгдлээс амийн нэгдлийг гаргаж авахдаа тухайлбал нитробензолыг эхний шатанд үрлэн цагаан тулга концентрацтай давсны хүчил халаалтын орчинд урал явуулж дараагийн шатанд нь үүссэн бүтээгдэхүүнийг илүүдэл натрийн шүлтийн уусамлаар үйлчилж фенил амин болгож хувиргадаг. За фенил амин бол чухал ач холбогдолтой бүтээгдэхүүн. Фенил аминыг ашиглан азо будаг эмийн бодис зэргийг гаргаж авдаг. За гэрийн даалгаварт C4H11N гэсэн амийн нэгдлийн эзэмээрүүдийг бичиж нэрлээрэй. Өнөөдрийн хичээл үүгээр өндөрлөж байна. Ойлгоогүй зүйл байвал багшаасаа асуугаарай. Амжилт хүсье.